Скрепа M600 тэг.4 мм-с их хэмжээтэй заадас, анцав, түүнчлэн нүх, хөндөй дүрэхэд зориулсан хуурай холцын бүтээгдэхүүн юм. Энэ материалыг барилгын бетон тоосхон бүтцийг бэхжүүлэх болон ус тусгаарлалт хийхэд ашигладаг. Тэр нь яг зууран материал шиг бөгөөд маш бат бөх, ус нэвтрүүлдэггүй, гажилтгүй, бетон зуурамг үйлдвэрлэхэд хэрэгэлдэг. Үүнээс гадна Скрепа M600-г анкер буюу төмөр бетон хийцийн бэхлэгийг холбоход хэрэглэж болно. Жишээгээр бетон бүтцэд анц савыг дүүргэх явцыг авч үзье. Скрепа M600 материал ашиглахад хийцийн гадаргуун температур нэмэх 5-аас нэмэх 35 хэмт хуурай салхихгүй цаг агарт гүйцэтгэх ёстой гэдгийг санах нь чухал. Эхлээд бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ. Үүний тулд анц савын ирэмгээс догол гаргаж, түүний хоорондох алхмын хийцийн зузааны хагастай тэнцүү хэмжээгээр анц саваас 2 тийш шатрын дараалалд нүхнүүдийг өрөмдөнө. Энэ тохиолдолд өрөмдсөн нүхнүүд нь хийцийн дунд байрлах анц савыг нэвтлэн хөндөй үүсгэнэ. Дараа нь нүхийг агаараар үлээж эсвэл усаар угаана. Скрепа M600-г гадагш гоочхоос урьдчилан сэргийлэхийн тулд Скрепа M500 юм уу Скрепа M700-гийн зуурамган холцоор нүхний анц савыг дүүргэж болно. Үүний дараа хэвийн ажиллагааг багцаар зайлшгүй шалгах хэрэгтэй. Тарилгыг явуулахын тулд гар ажиллагаатай насос NDM20 болон цахилгаан насос NDM40 эсвэл бусад аналог багжийг хэрэглэж болно. Насосны хэвийн ажиллагааг шалгахын тулд 20-30 секундын туршид эргэлтийн горимд усаар шахуургадаж, дараа нь насосыг уснаас бүрэн чөлөөлнө. Багжийн хэвийн ажиллагааг шалгасны дараа Скрепа M600-гийн зуурамган холцыг бэлтгэнэ. Хэрэгцээд тогтвортой чанар болон шаардлагатай шинж чанаруудаас хамаарч холцыг хийхийн тулд усны хэмжээг заавал урьдчилан тооцоолох хэрэгтэй. Дараа нь ус руу хуурай холцыг аажмаар нэмж, нэг төрлийн тогтвортой шинж чанар үүсэх хүртэл хутгана. Үүссэн зурмган холцыг 30 минутын дотор зайлшгүй ашиглах ёстой. Түүнд ус нэмэхгүйгээр тогтмол хутгана. Захын тархич суурлуулж, зурмган холцыг дамжуулж эхэлдэг. Систем дэх даралт огцом нэмэгдэх эсвэл эсрэгээр нь 2-3 минутын дотор нэмэгдэхгүй үед, аль эсвэл хөрш нүхнээс зуурман гоожих үед процессыг түр завсарлуулна. Тэгээд дараагийн тархичийг нүхэнд суурлуулад ажлыг үргэлжлүүлнэ. Холцын зуурамтгай чанар нэмэгдэхэд түүнчлэн ажил дууссанаар насосыг усаар сайтар угаана. Ажил дууссаны дараа хийцийг гадны гэмтэл, эрсдэс температур болон хур тундаснаас 3 өдрийн турш зайлшгүй хамгаалах шаардлагатай.